Сайн бацгаана сонсогчдоо кино шиг амьдрал подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ее. За өнөөдөр дан сонсогчдоос ирсэн захидлууд байх болно. Тэгээд ойрд нэлээд их захидалд дарагдж байгаа. Тэгээд зарим нэгэн товч тодорхой нэг тийм богинохон захидлуудаа би рилсээрээ өөр уншаад хоолоогоо бичүүлээд оруулчих гэж бодож байгаа. Тэгээд яг нөгөө шаардлага хангасан захидлуудаа бол мэдээж YouTube сувагтаа уншаад оруулна. Намайг анхнаас нь сонсч байсан үнэн ч сонсогчд маань миний сэтгэл зүг бол нэлээд сайн мэддэг байх гэж бодож байна. Дугаар 38 64 тусгай дугаар 1 2 гэдэг байгаа. Тэрэн дээр би өөрөө тухай тодорхой бичсэн. Тэгээд дугаар 64 дээр гардагчлан миний сэтгэл готрол буцаад надад ирсэн. Тэгээд ер нь бол ойрын өдрүүд нэлээд хүнд байна. Гэхдээ мэдээж дуртай зүйлээ бол хийн подкастаа үргэлжлүүлээд цаашаа явна гэсэн бодолтой байгаа. Тэгээд ажлаасаа 1 сарын чөлөө авсан байгаа. Удахгүй 5 сарын 4-өөс эхлээд ажилдаа босаад орж байгаа. Тэр хооронд нөхөр минь намайг маш сайн дэмжиж миний ард бат зогсож байгаа. За тэгээд өнөөдрийн эхний захидлыг та бүхэндээ хүргэе. Сайн байна уу? Энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Амьдрал гэж их сонин шүү. Би айлын дунд хохин, аамын 5 охинтой нэг хүүтэй болохоор охтуудаа эр хүнтэй эрэлгүүлэхгүй, зоригтой, бие хамгаалах чадвартай байх хэрэгтэй гэд бид хэдийг их л зовоож өсгсөн дөө гэж боддог байлаа. Өглөө эрт босгож гүйлгэж хагас сэргижилтийн байдалтай амьдардаг байв. Би дээрээ 2 эгчтэй, доороо 3 дүүтэй. 2 эгч минь бид нараас зайтай төрсөн. Бид дөрөвдөг жил тараалаж төрсөн болохоор хооронд нэг өрсөлдүүлнэ. Аав 3 хоол тавиад хожигдож ирсэн юм уу? Хийх ёстой юм хийж чадаагүйд нь тэр өдөр хоосон өнжүүлдэг байв. Гэхдээ бидгээд юмар дутаагүй сайхан өссөн. Аавын сургаал даалгавар болгоо надад зовлон шиг хэцүү байсан болохоор хурдан л хүнтэй сууж өөрийн гэсэн гэр оронтой болж 10 цаг хүртэл унтаж зурагтаар хүснээ үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Тийм болохоор ч тэрөө миний араас гуйдаг надаас 4 насаар ах хүнтэй амьдарч эхэлсэн юм. Аав ээж минь их дургүй байсан тэр хүнд. Удам садар муутай, ажилчин гаралтай, цэрэгт яваагүй, ирийн сүг гэдэл аав нэгнүүдэрээ ч үздэггүй байсан. Тэрийг нь дагаад ээж бас орж ирэхэд нь ингийн харьцдагч, гарч явахт нь үргэлжл наадах чинь сайн хүн биш, хаягтаад үлдэгдээ чи, чамд хань болох хүн биш гэдэл. Тэрнийг нь дагаад ч тэрөө анзаараад байхад нэг л биш. Том хүүгээ гаргалаа, хад мод тоосонгүй. Тэр үедээ хүй хайгээд л өнгөрсөн. Би бол юугаач мэдэхгүй болохоор хадам гэж ийм л байх ёстой юм байна да гэд өнгөрөөн. Нөхөрч халамж муутай бас л ийм байдаг байх нэ гэд л өнгөрөөн. За тэгээд ээж 2 дээрээ 5 сартай хүүгээ үлдээгээд ажилд орлоо. Учир нь нөхөр ажил хийхгүй, аргагүй ирэхэнд өөрөө ажил хийж эхлэв. Нөгөөх чинь хаа нэг ажил хийн, гэвч тэр цалингаа бүгдийг нь ээжтэй өчгөн. Хүүтэй болно надад нэг ч төгрөг өгөхгүй. Хүү минь томорсоор 3 нас хүрлээ. Бид 2 хүүхэдгүй юм шиг л амьдардаг байсан. Манай ээж аавын буйнд. Дахиад жирэмсэн боллоо. Тэр хүртэл өөрийн гэсэн гэр хоронгүй түрээсийн ямаар л явна. Тэр хоногор ажилдаг ажилд орлоо гэд өнжөөл гадуур хондог болов. Би жирэмсэн доошоо ногоон өнөртэй ямгаараад захтнаад болдоггүй. Хамт имлэг яваад үзүүллээ. Гэтэл ээж дүү хоёроо дуудсан. Ээж нь бараг л нялх хүүгээ үзүүлж байгаа айтал хажууд нь сууж хариу хүлээж байхдаа хүүгээ эрхлүүлж аяглаастай. Тэгсэн Тэмбүү гэдэг өвч авчихсан байв. Нөхрийг нэлээд хүндэрсэн, минийх арай гайгүй байна гэж эмчээллээ. Гэтэл ээж нь эмнэлгээр нэг орилж бузартаа яа чийл авчраа биз миний хүүхд юу гэж юм авчрах юм төлөв дараа хөө чийл олж ирсэн наад хүүхдээ авахул гэдэл 6 сартай ихэр хүүхдээ тээж байгаа намайг хэл хэлэхгүйгээр төмний нүтэн дээр харааж загнав. Би үгүй гэд зөндөө хэлсэн ч ээж нь итгээгүй. Нөхөрч, наадах чинь миний хүүхэд биш, хинийх юм. Манай тэхрийн удан байхгүй гэсэн. Уг нь хадам ээж ихэр юм л да. Тийм байхад хүртэл хиний хүүхэд юм минийх биш гэж дайрч байлаа. Сүүлдээ би залхаад ядраад баг хичэндээ очиод нуугдаад хэвтчихсэн. 2 ихэр өрсөө авахлахгүй тулд хэд хонсны дараа за одоо дахиж тийхгүй гэд араас уушлал гуйгаад хүрээд ирвэ. Би ч гүрэж байгаад хичэндээ төрсөн. Хүү маань ирүүлс саруул төрсөн ч охин маань нөгөө өвчнөөс болж амгүй төрсөн юм. Ингээд хичэндээ 3 жил нөхөр хүүхдүүдтэйгээ тэжээлгээд амьдрваа. Шүнжэнгөө кино үзэж уутаа суухад өдөржингөө унтана. Ах ихч 2 ажилласаа ирэхээ өмнө сэрдэг ажилтай.
Тэр хүн идэг хоол, өмсөх хувцас, татах, тамхи, өмсөх бандаашаа хүртэл ахыгч хоёроор минь авахулна. Бүтэн 3 жил нэг ч ажил хийгээгүй. Ахыгч хоёроо тэжээлгэж амьдарсан да. Гэтэл би дахиад л жирэмсэн болсон. Тэр үед юугаач боддог байсан бөө мэд. Одоо бодохноо их л тэнэг байж. Уг нь ахуулах гэж байсан. Охин гэхээр нь гаргыгээд шийдчихсэн юм. Ахыгч хоёр минь хашаа авч өгөөд 6 антай гэр барьж өгөөд тусад маань гаргасан. Би тэр айлд бэр болж ороод 8 жил болж байхад хадан талаас минь хүүд минь өрөөсөн амьс гэрт минь сэтэрхий аягч авч өгөөгүй. Гинэт доошоо цус алдаад имлэгт яралтай хүргэгдээд хаалгаанд орохоор болсон. Гарын үсэг зурхан байдаггүй. Хаан байна гэд нөхөрлөгөө залгасан чинь чамааг оруулчаад зүгээр байж ахаар гэд найзхаа төрс өдөр дээр байна гэж юм. Би чинь цус алдаад өөр хүүхдэд төрүүлэх гэж байгаа жирэмсэн хүн шүү дээ. Бүх зүйлээ тайлбарлаад би хаалгаанд орох гэж байна. Ирээд гарын үсэг зураад өгөөчтэй төхүүгээд гуйлаа. Өчнөө юм болж байж гуйж нэг юм ярьсан. Охин маань 5 сартай байхдаа 950 г дутуу төрсөн. Өдөр шөнөгүй эмнэлгийн сэхээний үүдэнд сууж 4 сарын дараа 2 кг 500 г болсон. Энгийн өрөөнд орохдоо аппараттай өөрөө амьсгалж чадахгүй гэд эмчин дуудаад шууд л энэ хүүхдүүд өнөө маргаашгүй шүү. Сэтгэлээ бэлдээрээ. Хэрэв уулзуулах хүн амтан байвал уулзуулаарай гэд байн айлгаастай. Би гав ганцаархнаа уйлаад л ийм байдалтай байхад хүртэл нөгөөх чинь дарахын явж ажил хийлээ. Ээж дарахын яв гэсэн гээд л хаяа тавьчихсан байсан. Би уйлаад л залбирч борхон минь охиныг минь надад л амьдруулаад өгөөчтэй. Бусад бүх зүйл дээр намайг сорсон ч болно. Охиныг минь л надад үлдээгээч гэд алгаа хавсарч гуйж уйлдаг байсан. Нэг л өдөр шийдээд тасгийн эргэлгчдэр нөрөгдөл бичиж ороод би хүүхдээ аваад эмнэлгээс гарах гэсэн. Хүүхд минь эмнэлгээс гараад өхөл миний буруу гэдэг хуудсан дээр гарын үсэг зураад бөөн юм болж хөөцөлдөж байгаад охиноо аваад шууд эмнэлгээс гарсан. Том хүү ээж аав дээр, баг хүү ахыгч хоёр дээр нөгөөх чинь дараханд юу хийж байгааг нь мэддэхгүй жаргалаа эдэлж явсан. Харин би яалгын чинээ охиноо тэрврээд хойн цуслангийн газар дээр нөгөө муу гэртээ. Охин минь амьсгалын дутагдaltaй цус багталтай гэд цонх хийсэн юм байсан. Яаж иж байгаад охиноо хүн болгож авах л надад чухал байлаа. Сүүлдээ унтаж байгаа үгүй гэж мэдгүй өдөр шөнөгүй охиныхоо хөлд сууж бараг хараагаар унтдаг болсон байв. Байн охиноо амьсгалж байна уугүй юу гэж шалгаастай. 30 минут тутам 1 г сүү шипризээр амруун шахна. Өглөө гэгээ оронгууд охиноо тэрврээд голын хажууд суугаад гол өгсөж алхана. Амхандаа л агаар өгөх гэд. Дүүдээ шин нэлийг захиж авчруулад буцалсан усанд дүүрээд охиндоо хөөхүүлж амхандаа цусыг нь төгөлжүүлэх гин. Нэг үе бодвол аваа болж юм хум хөхтөг болсон. Гэхдээ л босод хүүхдүүдээс жижигхэн хിവэрэ. Ингиж авсаар охин минь ой хүрээд нөхөртөөгөө ч уучраа олоод хамтдаа Орсын над тосонд очиж амьдрах болоо. Нөхрийг хамаатныхаа ах нь алтан болог Орсын хооронд ажилд оролсон юм. Одоо л амьдрал сайхан болох нь дээ гэж найдаад хүү охин хоёроо аваад дагаад явлаа. Хүний нутаг гэдэг чинь хүний их байдгийн билээ. Тэнд очиод удаагүй нөгөөх чинь нэг хөгшин бурайд хүүхэндээ бүхс бөөрөө нийлүүлээд ирж хонхооч боллоо. Нэг өдөр нөгөө хүүхэн нь гадаа ирж сигналдаад уцлуун залгаад нөгөөх чинь явах гээд би битгий явал та битгийдээ битгий хаялдаа гэд уйлаад сүгдэж суугаад хөлнөөс нь зуураад уйлж гуйж байхад намайг түлхэж хаяад гараад явсан юм. Би тэр шөнө эргээд ирэндээ гэд өөр цайтал уйлж хүлээж суусан. Тэр хүн бурайд эмэгтэйгээ дагаж дампуурч явснаас ажлаасаа халагдаж амьдарч байсан байгууллагын нийтийн байрнаас бид нарыг хөөсөн. Би түүнийг зөндөө хүлээсэн боловч тэр хүн тэр үед ч ирээгүй. Байрнаасаа хүүхдүүд жавар тачгансан өвлийн 11 сард өмссөн хувцастайгаа хүний нутагт хүүхдүүдэд агуулад хайчхаа мэдэхгүй гэрлүүгээч ярьж чадахгүй хэл усч байхгүй үнэхээр хүнд байлаа. Хүүхдүүд маань өлсөө духан алдах гэж байхад нэг Орос ах их хоёр туслаад арай гэж бид гурыг хил хүргээд хил дээр ихч рүүгээ залгаж мөнгө аваад ингээд Монголдо ирсэн юм. Монголоос явахдаа гэрээсээ босоод бүх зүйлийг зарсан байсан. 11 сард буцаад ирэхдээ өмссөн хувцастайгаа хүмүн сандал би тавчигтай 100-ны шахуу хувцастайгаа цаасан дээр буусан да. Тэндээ байхдаа гэрээсээ ч цухуудаггүй хоригдсан байсан. Гэртээ ирэхэд дан гэр давхрах байхгүй, хаяа байхгүй бараг л зунаараа хоосон гэр өгцөн. Хоёр хүүхдээ ихчээрээ харуулад ажил хийж арай гэж айл шиг айл болоод байж ах үед нөгөөх чинь 1 жилийн дараа араас ирсэн. Хүүхдүүдтэй нэг ут хатсан борцог суугандаа хавчуулсан. Амьдралаа бодъё, үр хүүхдүүдээ бодъё гэдэл.
Тэр үед нь би өөр ингэсэн ажилдаа байсан болохоор хүлээж аваагүй. Голдоо ортол гомдсон байсан. Тэр хүнийг тэгж хэлээд ирээд гуйхад нь би эндээс явж үз. Энэ бол миний гэр орон, миний хүүхдүүд. Чиний гэх юм энд нэг ширхэгч байхгүй. Дахиж битгий ирээрэй гэд явуулсан да. Тэр хүн ч дахиж ирээгүй. Одоо охин минь 10 настай. Тэр хүн яваад 9 жил болжээ. Ир хүнд итгэж байсан байлаа. Харин энэ хугацаанд хэцүү үед минь тусалж дэмждэг нэг залуу байсан. Тэр хүнтэй 5 жил гаруй уулзж байгаад итгэж саяхан бага охиноо үлгээдэн авсан. Харин тэр хүн эхнэр нь гадаадд байж байгаад цайхан ирсэн билээ. Анх гэр бүлгөөгээд л ирж очин намайг хуурч явсан. Харин жирэмсэн болоод таг болчихсон доо. Ингээд би 2 дахь удаага ир хүнд хууртагдсан. Гэхдээ охиноо гаргасандаа би хязгааргүй их баярлаж үнэхээр харамсдаггүй. Ах эгч нар нь том болцсон болохоор манай гэрийн хатантан хатагтай л гэсэн үг. Гэрийг минь гүйүүлж инээд хөр бэлгэлдэг жижигхэн гүнж. Ээжигээ итгэл найдвар дээр цэцгэлсэн гүнж. Алдаа бүхнийг минь март болсон сахиусан тэнгэр. Дүүнээрээ ээж шигээ хасардаг зөрүүд аштай том гүнж. Аав шиг минь загиндаг том хүү. Хоосон ч байсан инээд хөр дулаахан гэртээ бид аз жаргалтай өдөр хоногийн өнгөрөөж байна да. Эцэст нь гэж хэлэхэд охид минь ээж аав чинь болохгүй муу хүн байна. Чамд хань болохгүй гэж хэлэх юм бол тийм л байдаг шүү. Над чиг хожимдож ухаарч байхаар эртхэн ухаараарэ. Баярлаа гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээ цагтал бичсэн сонсогчдоо маш их баярлалаа. Чанга тэмрэглэлтийг илгээ. Та дөрөвтэй аз жаргал сайхан бүхнийг хүсье. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Намайг Чэ гэдэг би 36 настай эмэгтэй. Хүн болгоны зүрхэнд оршдог ариун нандан хайр анхны гисэн бүхнээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Хизээч мартагддаггүй зүрхний минь гүндүүлсэн түүнийхээ өд болсон өдрийг дурсамж болгон түндэ зориулж энэхүү түүхийг бичгээр шийдлээ. Би Эрдэнэт хотод төрж өссөн. Айлаас гуруула хамгийн бага охин. Жаахан бахад аав ээж хоёр маань салж тус тусын амьдралаа хөөсөн гэдэг юм билээ. Тухайн үед би 5 дугаар ангийн жаахан охин байсан. Ээж маань амьдралын ихээр Солонгост гар ажил хийхээр зорж ах эгч маань хотод оюутан болж би эмээ өвгтэйг амьдардаг байсан. Гэхдээ миний төрсөн өвөө эмээ биш л дээ. Ээжийг маань 1 настай байхад тэд өргөж авсан юм билээ. За энэ жахав төрсөнч бай төрөөгүйч бай би жинхэнэ өвөө эмээ минь л гэж боддог байлаа. Тэр хоёр маань арх нилээн хүртчихдэг байсан юм. Тэд нарын минь гэр бүлийн найзууд гээд бас нэг өвөө эмээ хоёр байнга манад ирж хамт ууцгаадаг байсан. Гэтэл тэд нэг өдөр нүдэнд ялалцсан хөөхөн царайлаг бүлтгэр хүүд аваалаад орж ирж байлээ. Танилцаарай миний охин. Энэ манай зээ байгаа юм хамтдаа тоглож байгаарэ гэд. Тэд нөгөө л уухашлаа хийхээр галтгоо руу орцгоосон. Бид хоёр минлээд би рүүгээ харж чадахгүй дууга хураан хазар авлаан болтол биенээсээ ичиж үлээ. Хүүхдүүд болсон хойно хурдан татансаж тоглосоор нэг л мэдхэд бид сайн найзууд болцгоосон байв. Ингээд 5 дугаар анги төгсөгчөөл бид дахин манад тоглож байгаад хамтдаа нэг өрөөнд хондгороо хонсон. Тэр орой би орон дээрээ тэр минь орны дороор засаж хэвтээд. Би чамаас чин сэтгэлээсээ нэг юм гуйх гэсэн юм. Хэлхээсээ ичээд байна л да гэд гасаж төвдрөн байж. Би чамтай уярхмээр байна. Чи зөвшөөрөх үү гэсэн. Би тухайн үед маш их хичиж ямар хариу өгөхөө мэдэхгүй тэнэгэлзэж байгаад хоёулаа 5 жилийн дараа 10 дугаар ангида хэрвээ хотод тааралдвал үерхээ. Тэр үед би зөвшөөрье гэсэн юм. Яагаад ч юм тэгж хэлснээ мэддэггүй. Эцэндээ ч юм уу хитрхи сайн болоод байсандаа ч тэрөө тэгээд л хэлчихсэн. За тэгээд түүнээс хойш тэдний өвөө нь бурхан болоод имээ нь харваад манайхаар ирэх нь багассаар бид хоёр ч халтаж эхэлсэн. Тэр минь хэдэн жилийн дараа сураг сонсох нэ өөрөө хөнтөө үерхэж байгаа гэж дуулдав. Би ч юм бодлогүй сонсоод л өнгөрлөө. За ингээд ээж маань Солонгосоос ирээд намайг хот руу татахаар болж тэндээс амьдрал эхэлсэн юм. Сүхбаатарын талбай. Би 10 дугаар ангийн охин сайн найзтайгаа Сүхбаатарын талбай дээр салхилаад сууж байтал тухайн үеийн хипхоп хувцалтай Улаанбаатар улаан саргачтай малгайтай царайлаг хүү ганцаархнаа скутер унаад явж байсан. Бид хоёр битүүхэндээ шохорхоод хөөрхөн юм бэ. Ямар гой хувцалдаг юм бэ гэж хараад инээлдээ сууж байтал тэр хүү бидэн лөө яг чиглээд ирлээ. Нүүр тулаад ирсэн чинь 5 жилийн өмнөх анхны шохорхол гэж бодож байсан хүү минь урдаас инээмсэглээд. Сайн уу гэд миний нэрийг дуудахад нь би хэсэгхэн орчлонгоос тасарч яг л кинон дээр гардаг шиг юм бүхэн удаас ширч хэсэгтээ гацчихсан. Ингээд л бидний хайр романс эхэлсэн юм.
Бид хоёр утасныхаа дугаарыг солилцаад мессеж өчөж байгаад намайг болзаанд урьж нэг газар сууцгаасан. Над руу инээмсэглээд чи 5 жилийн өмнө хэлсэн үгээ санаж гэнэ үү гэхтэн би тодоос тод санажсэн болохоор шууд л толгойд өглөө. Тэгээд миний гараас 2 гараараа атгаад одооноос чи миний найз охин шүү. Хоёлоо үерхэж эхэллээ шүү гэсэн юм. Ингээд л бит хоёроос өөр хүн энэ орчлонд үгүй юм шиг маш их дурсамж бүтээлцэж ярилцаж уулзах бүртээ биенээсээ хизээч холдмооргүй болтлоо дууралцгаасан. Тэр нэгэн орой бид цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж бидний яриа хизээч дундрохгүй юм шиг олон сэдвээр ам хуурайгүй ярьж оддын тухай хүртэл яриад амжсан. Хүүхэд байхын дурсамжаа нууцаа хүртэл хуваалцчихвүлээ. Тэгээд ч зогсоогүй бид биендээ анхны гэсэн бүхнээ өгцгөөсөн юм. Бүх зүйл төгс төглөр 2 жилийн нүрэг үзэж байтал амьдрал дандаа зөөлөн байдаггүй гэдэг шиг манай гэрийнхэн бүгдийг нь мэдээд тас хоригдсан юм. Аргачгүй байх. Өвөө эмээ аав ээж нь бүгд лайр хуудаг байсан болохоор л тэр үз. Нөгөө л удам судар ярьж дахиж уулзахгүй шүү гэж надад хатуу сануулсан. Би гэрийнхнээсээ хэдэн зуун удаа гуйгаад ч дийлээгүй. Түүнээс салхал юм бол амиа хорлно гэж хэлээд 100 гарынхаа бугуг 2-3 ч удаа зүсэж цус алдаж явсан удаа би. Даанч гэрийнхэн зөвшөөрөхгүй хэвээр. Сүүлдээ би бууж өгч салхаар шийдээд мартахын тулд өөр залуутай үерхэж эхэлсэн. Энэ хооронд тэр минь шаналж явсаар уугаад байгаа сураг сонсогддог байлаа. Удахгүй би хоётон болоод тэр минь эрдэнэтэд үлдсэн юм. Түүнийгээ би яаж явах явдаг юм бол доо гэж бодсоор нэг л өдөр эрдэнэтэд очиж уулзлаа. Түүнийхээ найзуудтай бараан захын хойно нэг жижигхэн каракад орж сууцгаав. Хүмүүс дуулсаар л бид нэгнээс сэмхэн ширтсээр л энэ уулзалт хамгийн сүүлийн уулзалт гэж бодоод анхны хайртаа зориулаад би чам тайртай киноны анхны хайр дууг зориулж дуулахаар баслаа. Тэр минь ч хамтдаа дуулах уу гэд басаад ирлээ. Ингээд тэр дууг хамтдаа дуулж би рүүгээ яг л анхны харцаар дууралдаг шигэ цоо ширтэж үгээр хэлэмгүй тийм гоё агшаа өнгөрсөн. Ингээд бид дуугаа дуусгаад нүдэндээ дүрсэн нулимсаа төвчлгүй би шууд л гараад гүйсэн. Гүйсээр л зам дагуу гараа өргөнгүйгээд таксич зогслоо. Суугаад эргээд хартал тэр минь уйлчихсан. Битгий яваачгүй гэд араас минь орлоод гоцорсон юм. Би харин хартлаа уйлсаар л гэртээ ороод удаагүй байтал тэр минь хүрээд ирсэн. Сүүлийн удаа юм чинь хэдэн үг хэлмээр байна гараад иргээд орцсныхоо 2 давхарт ярилцаж эхэлсэн юм. Юу ч ярилгүй хэсэг чимээгүй зогсож байснаа. Чи надтай үерхэж байгаа залууга ганц л уцаар яриулчих. Би их юм өсөхгүй гэв. Би ч залгаж өглөө. Тэр минь найз залуу руу минь залгаад чи энэ хүнийг хайрлаж яваарай. Би өөрөөсөө ч илүү хайртай учраас тавьж явуулж байгаа юм шүү. Хизэж битгий гомдоогоорой гэж хэлээд уцаа салгасан. Тэр минь надад хэлэхдээ би удахгүй гадагшаа авах гэж байгаа. Эрүүл би 7 жилийн дараа л ирнэ. Ирэхгүй бол тэр чигтээ тэндээ үлдэнэ гэсэн. Харин надад энэ минь юу л гэж гадагшаа явах үтэй гэсэн бодолцоороос хийгээд өнгөрсөн. Тэр маань үргэлжлүүлэн хэлэхдээ миний чамд хэлэх гэсэн үг бүр мотив хамтлагийн хайрын гэгээ дунд оршиж байгаа шүү. Намайг сануул энэ дууг сонсож байгаарай гэв. Тухайн үед би тэр дууг сонсдог байсан мөртлөө үгийг нь огтхон ч ойлгож сонсдоггүй байсан юм билээ. Өнгөрсөн хойно тэр хэлсэн үг нь санаанд ороод тэр дууг үг бүрчлэн сонсоод асгартлаа ойлж үлээ. Ингээд салалт маань удаагүй байхад 2009 оны 4-р сарын 5-нд түүний минь төрсөн өдрөөр над руу найз нь салгаад уучлаарай. Зээ өнгөрчжээ гэхтэн би орчлонгоос тасраад юу гэж хэлэхээ мэдэхгүй таг гацаж. Юу яриад байгаа юм бэ? Үнэн гэж юу гээд л хоолой зангирахад. За тоглосон юм аа гэд хээвнийг хэмнэж үлээ. Үнэхээр уур хурч хүний амиар тоглож болдг юм уу гэд уйлаад уцаа салгачихсан. Гэтэл 4 хоногийн дараа 4-р сарын 9-нд тэр найз нь дахиж залгаад уучлаарай. Зээ үнэхээр өнгөрчлөө гэхтэн би инех уурлах зэрэгсэж одоо итгэнэ гэж санаа юу гэхэд нэрээ өнгөрчихсөн би тоглоогүй гэв. Гар салгалаад уцаа арай гэж салгаад гэрийнх нь уцлуу залхахад аав нь авлаа. Зээ байна уу гэхэд унтаж байна гэв. Би хэсэгхэн чимээгүй байж байгаад найз нь юу яриад байгаа юм бэ? Та надад үннээсээ хэлж байна уу гэхэд утасны цанаас аавынх нь хоолой зангиралт маш тодорой мэдрэгдэж би юу ч хэлж чадахгүй бас миний хоолой зангираад шуудхан уцаа тасалсан. Ингээд хорвоод дэлхий хөмрөөд л явчихсан. Би энэ дэлхий дээр ойр ганцаараа юм шиг мэдрэгдэж хичнээн өдөр уйлснаач мэддэггүй. Дурсаад л өөрийгөө буруутгаад яагаад гэдэл өөрийгөө зүгхээс өөр юу ч хийж чадаагүй. Ингээд ээждээ үнэнгээ хэлж Эрдэнэт явах зөвшөөрөл гуйсан боловч ээж минь дургуцаад явуулаагүй юм.
Хэд хоногийн дараа уцаар ярихдаагаа болж яаж өнгөрснийг нь асуухаар нөгөө л найз руу залглаа. Бас л гүн шоконд орохоор мэдээ. Тэр маань хідэн найзуудтайгаа хамгийн сүүлд уулзсан нөгөө Каракато тэр өрөөндөө надтай хамт дуулсан дуугаа дуулж байгаад диван руу налаад унсан юм билээ. Найзууд нь түүнийг нэлээд унсан болохоор нь тасарчихсан гэж бодоод тэр чигт нь орхиж үргэлжлүүлээд бүтэн цаг дуулж сууцгаасан гэсэн. Тэгээд хоёр талаас нь чирээд авч гарах гэж байтал гаднаас нэг найз нь орж ирээд "Хүүе, зээ зүгээр юм уу? Нүүр нь хөх болцсон байна штэ. Амьсгалж байгаа мó?" гэж шалгатал аль хэдийн амьсгал хураасан байсан гэсэн. Дүүргэн ч ирж цагийн өмнө бурхан болжээ гэсэн юм билээ. Ингээд хамт байсан найзынх нь авлам хүн байсан болохоор түүний минь алтан хайрцгийг нэгээд 3 хүүхэдтэй айлын хамгийн багт нь өөр болж мэдлэн. Мөн морь жилтэй эмэгтэй хүн хорогдсон байна гэсэн юм. Тийм ээ. Би морь жилтэй эмэгтэй. Хэсэг хугацаанд галзан уншиг л байлаа би. Ямал болвол бэртэж гимтчих гээд өвдөж хавдаад яваад байсан юм. Тэр минь зүудэнд минь ирээд бид хоёр маш том талны өмнө хөдөлцөө зогсчихсон. Над руу инээмсэглээд "Хайраа, хоёлаа хамтаа явъя л да. Чамаасаа гуйж байна" гэд гуйхт нь би уйлаад сэрлээ. Би өөрийгөө нэг л биш байгааг ойлгож анзаараад гисэр сүм дээр очиж зурхаачтай уулзсан юм. Чамд сүнс нь хорогдчихэ. Амьд өхөксдийн гар салгах гэсэн ном уншиж засал хийхээс өөр аргагүй гэд хийлээ. Тэрнээс хойш бэртэж гэмтэх нь багасаад хамаагүй би хөнгөрөөд явчихав. Ингээд жил өнгөрлөө. Би сайн найзтайгаа гэртээ орон дээрээ сууцгаагаад ойр хаваа ховж базаад байж атал гинт талигааж байгаа дурсаж яриа өрнөв. Манай найз ч түүнийг минь таньдаг байсан болохоор хамтдаа дурсаад сайхан байлаа. Тэгээд би сүнс гэж үнэхээр байдаг болов? Тэр минь намайг сандаг болов? Хэрэг байдаг бол ямар нэгэн дохио өгвөл гоёо гэд сууж байтал утсанд минь гинт мессежрлээ. Хайртай шүү гэсэн мессеж. Нэмэх 91 билүү нэмэх 93 гэсэн хоёр хоорондоо дотоо утасны дугаараас ирсэн мессеж. Би тэр даруй найз залуу руугаа залгаад над руу мессеж бичсэн үү гэтэл үгүй хайр наав ээжтэй машин бариад завгүй явж байна гэсэн юм. Ингээд найзтайгаа бид хоёр үнэхээр гайхах айх зэрэгцээд цочролт хэсэг орлоо. Үнэхээр сонин хачирхалтай тайлагдшгүй зүйл болж өнгөрсөн юм. Одоо хэдийн 17 жил өнгөрсөн ч найзтайгаа бид хоёр одоо ч тэрийг ярьж гайхацгаадаг. Үүнээс хойш 7 жилийн дараа би жирэмсэн болж хүүхдээ гаргаж чадаагүй алдчихсан юм. Тухайн үедээ анзаараагүйч гинтэл түүний минь хэлж байсан үг санаанд орлоо. 7 жилийн дараа ирж ч магадгүй. Ирэхгүй бол тэндээ бүр мөсөн үлднэ гэсэн үг. Ингээд тэр оройноо нүдэ бүлцээд л уйлж хонсон. Тэр минь ганц ахтай, түүнтэй минь нэлээд төстэй хүн байдаг юм л да. Ахтай нь ганцхан удаа таарлаж байсан юм. Яг л тэр минь харагдаад түүнтэйгээ дахиж уулзч байгаа юм шиг л тогтолж билээ. Дараа нь сураг сонсох нэ, эмээ өвөө аав ээж нь бүгд бурхан болсон байсан. Одоо тэр ахын л байдаг баг. За тэгээд 9 жилийн дараа нэг орой унтаж байтал анхны минь хайр зүудэд минь ирвэ. Сайхан хувцсан нүдэнд дулаах нар төхөж ирээд хайр нөгөөгийн сайхан газар руу авч явлаа шүү. Битгий санаагаа зовоогоорой. Хайрн дахиж эргэж ирэхгүй. Хайртай шүү гэд дуухан дээр минь үнэрлээд аач маачмар холдсоор дүрсэн сарнаа далах болов. Тэгээд нүдэ нэтэл шүн дунд ээж минь хувцас өмсчихсэн гарах гэж байна. Яасан бэ ээж хайц гэж байгаа юм гэхэд өвөө чинь бурхан болчихжээ. Ээж нь явхаас гэж гарлаа. Би бүр үнэхээр гайхаж зүйдээ бодоод үнэхээр тийм зүйл байдаг гэж үгээд хэсэгтэй л бодлогоширсан. Өвөөгөө өд болчихлоо гэж нэг уйлж хажуугаар нь түүнийгээ санаж нэг уйлсан юмдаг. Түүнээс хойш ахиж зүудэнд минь ирээгүй миний анхны хайр. Түүнтэйгээ өнгөрүүлсэн мөч бүхэнд орсонч баланс сэтгэл зүрхэнд минь мөнхийн үлдэж хатагдсан юм да. Түүнийхээ шайл дээр нэг ч очоогүй те харамстай юм. Очих юмсан гэж их бодогддог. Хэдий одоо 17 жил өнгөрсөн ч зүрхэнд минь татаас тод гэрэлтэх од. Анхны минь хайр нь чи юм шүү. 2026 оны 4 сарын 9 гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань бичжээ. За тэгээд яг өнгөрсөн өдрөөр нь дурсамж болгон бичсэн цагтл байна. Сонсогчдоо маш их баярлалаа. Та бүхэн минь анхны хайрын тухай дурсамжаа бидэнд хуваалцахыг хүсвэл цагтл бичиж явуулаарай. Ингээд дараагийн сонсогчоос харсан цагтлыг эхлүүлцгээе. Би доороо 7 дүүтэй айлын том нь гэвч амьдралын хатуу өргөнд 3 дүүгээ алдаж зүрхэндээ гүн шарахтай үлдсэн юм. Одоо би 21 настай их сургуулийн оюутан. Хичээлээ хийн, зэрэгцээд цагийн ажил хийн, үлдсэн дүү нараа өөрийн хүчээр л харж явна. Миний амьдралын хар дарсан зүуд баг байхаас минь эхэлсэн. Тэр үед би дөнгөж 14 настай юу ч сайн ойлгодоггүй жаахан хүүхэд байлаа.
Манай хамгийн баг дууд хөрөө дуудалгүй 2хан нас дөнгөж хүрээд залбин нохоод оруулж ноцтой гимтэж хорвоог оргисон юм. Тэр өдөр миний хүүхэд нас дууссан юм шиг санагддаг. Түүнээс хойш манай гэр бүл ааж мар нурж эхэлсэн. Ээж аав хоёр минь архинд орж гэр орон минь танихгүй хүмүүсээр дүүрэх болсон. Зарим шөнө ээж аав согт унтаж байхад гудамжны хүмүүс гэрт орж ирж намайг зовоодаг байлаа. Би айж байсан ч хэлж чаддаггүй, хинч надад итгэхгүй байх гэж боддог байв. 2004 оны 7 дугаар сарын 17 миний төрсөн өдөр. Хүмүүс төрсөн өдрийн баярыг баяр баясгалаар дүүрэн тэмдэглэдэг байхад миний хувьд тэр өдөр хамгийн аимшигтай дурсамж болон үлдсэн. Аав ээж хоёр минь харигдаж сүйдэлтэй муудалцаад эцэст нь би биенийхээ амийг хөнөөсөн. Би тэр үед айгаад дүүнараа дагуулад хажуу хайлтаа орсон байсан. Дуучин минь намжихад унтчихсан байлгүй дээ гэж бодоод гэртээ ганцаараа ортол нүдэндээ ч итгэхээргүй аимшигтай дүр зураг. Тэр мөчөд ухаан балартаж би унсан. Нэг сэрхэд эмнэлэгт байсан. Харин аав ээж хоёр маань аль хэдийнэ хорвоог орхиж тэнгэрт хайлсан байв. Би эхэндээ итгэж чадаагүй. Эмнэлгээс гараад гэртээ ороход хоёр зурагны өмнө зол хасаалттай дүүнэр минь зэрэгцэн сууж байлаа. Тэр мөчөд бүх зүйл бодит гэдгийг ойлгож нулимс өөрөө ирэхгүй урссан. Тэр өдрөөс хойш би өөртөө нэг амлалтыг өгсөн. Би дүүнэрийнхаа ээж аав нь болно гэж. Гэвч хувь тавилан дахиад л өршөөсөнгүй. Хоёр дүүгээ зам тээврийн ослоор алтахад зүрх минь дахин хагарсан. Тэр үед дүү маань биш, би өгчихсэн бол гэж хичнээн удаан бодсон гэж. Гэхдээ үлдсэн дүүнээрээ хараад тэр бодлосоо буцдаг байлаа. Хэдийн амьдрал хэцүү байсан ч би нэг ч дүүгээ асрамжаан газар өгөөгүй. Тэд бол миний өөрөөрөө бахархах бүх зүйл минь. Миний амьдрах шалтгаан. Өнөөдөр би өнгөрснөө бодоход аимшигтай санагддаг ч бас бахархал төрдөг. Учир нь би бууж өгөөгүй. Би ганцаараа биш дүүнэрийнхаа төлөө тэмцсэн. Харанхуйд унтч гисэн гэрэлгээгээ байдаг. Миний гэрэлгээгээ бол миний дүүнэр. Эцэст нь хэлэхэд хизээч битгий бууж өгөөрэй гэсэн цагтлын нэгэн сонсогч маань илгээжээ. За ёстой чангаас чанга тэрвэрлтийг чамдаа илгээе. Сайн сайхан бүхнийг хүсье. Ингээд дараагийн сонсогч асарсан цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Бид 30 гаруй насны хосууд хуваараа юм хийдэг, хоёр идэхгүйч хаасан хонохгүй айл. 2020 онд суугаад 2023 онд гэрэлтэй батлуулаад 6 жил хамтдаа амьдарч байна. Бид хоёр анх нийтийн байрнаас эхлээд амьдарч үзээгүй газар байгаагүй. Айлын хашаанд гэрээ бариад нэг өрөө байр түрээслээд нийтийн байр гэх мэтэр жил бүр л нүүдэг байсан. 2 жилийн өмнө хашаа башин авч тэрийгэ тогтчулж чадхаараа л сайхан амьдарч байгаа. Гэвч бид хоёрын нэг асуудал хүүхэдтэй болж чаддаггүй. Би маш их судалж, эмчилгээ хийлгэж, яваагүй эмнэлэг, үр сулгах төв, лам бөөлдөөгүй. Нойлонгоос эхэлж хүүхэд өргөж авахар судалж авахд минь манай найз бид хоёрт хүүхэд өргөж авах нь үрчлүүлнэ гэсэн групп байдгийн байна. Тийшээ ороод заруудыг нь уншаад үзгэсэн. Тэгээд манай хүн охин хүүхэд өргөж авах бодолтой байгаа, сургалж байгаа гэсний дагуу найз маань уржигдэрхэн над руу залхаж нөгөө групп дээр чинь нэг сартаа охин өргүүлнэ гэсэн зар байна. Гурлаа сүп поморс авч очоод уулзаад ирээ гэв. Тэр даруй ханы материал руу гурлаа яваад очлоо. Нэг гэрт 20 гаруй насны хоёр охин, жил дараалсан 3 жаах хүүхэд байсны хамгийн жижиг нэгэн сартай хүүхэд. Идэх уух юм, тавилга гэдэг ах юм байхгүй ч цэвэрхэн байсан тул үнэхээр боломжгүй байна даа гэж харж байлаа. Тэгээд ярилцаж байтал одоо энэ хүүхдийг аваад явчихдаг хөө сүү байхгүй өлсөж байгаа гэв. Өмсөх амьсчгүй өлгий давчгүй охин хүүхэд байсан. Манай нөхөр найзтай гараад орж ирэхтэй. Маргааш нэрээ шилжүүлж авъя. Эрэхтэй унаад суугаарай гэд данслуун байгаа 50,000 төгрөгөө хийв. Нөгөө ээжч баяртайгаар тэгээ би очихдаа таксидад очно гэв. Бид хоёрын хадгаламжийн хугацаа дуусч нэгд өдөр нэгдэх байсан тул дансанд байгаа мөнгө нь л тэр байв. Мэдээж данс маань нэгдэхэр боломжоор тэр ээжид туслахаа хэлээд зөвшөөрсөн байлаа. Хамт явсан найз маань "За миний найз ингээд ээж боллоо доо" гэд охин үрийг минь надад тэрүүлээд бид бөөн баяр хөөр болж хадам аав ээжэндээ хамгийн түрүүнд очив. Тэд минь шок болж бас л хадам дөө хадам ээж маань хөлн газар хүрэхгүй бүгд баярлаж бурхны ивэл гэж хүлээж авлаа. Би ч тэр даруй найзтайгаа дэлгүүр орж өлгий давуу сүү өгж тайлх зэрэг нэрат хэрэгтэй гэсэн бүх зүйлийг худалдаж аваад их хүний сэтгэл ямар байдгийг мэдэрч догтлон байж буцаад иртэл гинэт хадам ээж "Миний охин наад хүүхдээ буцааж өг, өвчтөе хүүхэд байна" гэв. Төрөлхийн тэмбэгтэй болж таарсан. Тэр их догтлол хийсч судлаад үзтэл үнэхээр хэцүү юм билээ. Хадам ээж маань насаараа эмнэлэгт ажилласан хүн байдаг юм.
Найз бид хоёр хүүхдийг хооллож, усанд оруулж, үлгийн хувцсыг нь сольж, хийх ёстой бүх арчилгааг нь хийв. Хамгийн амар нэг ч удаа тэр алгын чинээхээ охиныг усанд оруулаагүй байсан. Үнэхээр арчаагүй. Тэгээд охиныг шөнөжин 2 цаг татамдаа өгчөж хоноод нөхөр бид хоёр нойргүй хоноод өглөө 8-аас ажилдаа байсан ч ажилдаа явуулгүй чөлөө авч бүх таавыг нь угааж тэр хуучин үлгийн хувцсыг нь угаатал шалны альчуурнаас амар хэр гарсан. Нэг сартай хүүхдийг үлгийн хувцс шүү дээ. Арайчтэй манайх адилхан ус зөөврих гэр хороолт амьдардаг. Нөхөртөө хэлж хүүхдийг буцааж өгье гэж ярилцаад найзтайгаа гуруула ханы материалын эцсийн буудлаас дахиад баах юм авч нөгөө хоёр хүүхдэд том удтай боов, охинд шин савтай сүү, ээжд нь сүү чихэр аваад 3 тортой юм аваад усанд оруулсан шинхэн үлгийтэй хүүхдэд тэрвэрэд ортол. Шок. Тэр хүүхэн миний унаанд суугаад ирээрэй гэсэн 50,000 төгрөгөөр арх авч угаад 3 залуу авчираад бөө нэвширсэн архины үнэртэй гэрт нэг залуугийн өвөр твтэж байсан. Зүгээр л алгадаад амаар санагдсан. Манай найз уурлаад эмчлүүлсэн байсан бол танаа хүүхэд сайн сайхан амьдарч сайн олд очих байлаа гэдэл. Би хүүхдийг нөгөөд усанд оруулсан шүү. Энэ хэрэгслүүд нь усанд оруулж ямыг нь угааж байгээд нэг бүрчлэн захиж өгөөд хоёр хүүхдэд авсан тортой ямаа өгөөд хуучин юмнуудыг нь угааж индүүдэд өөр тооронд хийснээ өгөөд маш сайн захиж хэлээд. За энэ юмнуудын мөнгийг гэж хэлэх үед тэр ээж над руу амар харж байлаа. Би үргэлжлүүлж энэ юмнуудын мөнгийг авахгүй, охинд зориулж авсан юм шүү. Арх битээ уугаарай. Би энэ хүүхдийг авахгүй гээгүй. Өмсөж зүүлгэж хооллож унтлаад сургуульд сургаад сайн хүн болгож чадна. Гэхдээ энэ өвчнийг бол дийлэхгүй. Надад тийм их хөрөнгө мөнгө байхгүй гэж үннээ хэлсэн. Хүмүүс ч тал талаас төрөлхийн тэмбүүдээ өгөхөд ясны гажигтай сэтгцийн өөрчлөлтөө болно. Удаан наслахгүй үсрээд л 1 жил болдог. Та хоёрт ч халдварлана. Чам шиг байнга гар хурууга зүсдэг гэмтдэг, хальтарч унаад л цус гардаг хүнд шархан хүүхдийн цэврүүнд хүрээд л шууд халдвар авна гэж байсан. Тэр охины зургийг ганцхан удаа л утсан дээрээ дарсан болохоор байн зургийг нь харж тэр 3 хүүхэд яаж байгаа болдоо гэж бодоод айгүй хэцүү санагдаад дахиад нойргүй хоноод өнөөдөр ажил дээрээ яахаа мэдэхгүй улаад сууж байна. Тэгээд кино шиг амьдрал подкастын шинэ дугаарыг сонсоод бичгээр шийдлээ. Хүмүүсийн түүхийг кино шиг л байна даа гэд байнга сонсдог байснаас өөрөө ингэж бичин чинээ бодсонгүй. Ээж маань харин харьяа дүүргийн хүүхд хамгааллын төвд нөхгүй яасан. Хороо дүүрэгт нь мэдхэхгүй яасан гэсэн. Ээжийнх нь нэр хүүхдийнх нь нэр гэрийг нь бүдэг батгал санаж байна. Яг тогтсон хаяггүйгээр байсан юм. Би одоо яах ёстой вэ? Эцэст нь хэлэхэд охтууд минь мөнгөгүй төгрөггүй бол битгий хамаагүй хэний ч өөрт орж хэвдэж хинээс ч хамаагүй хүүхдтэй болол доо. Дахин битгий хүүхд гаргал даа. Болохгүй бол саваа боолго, хамгаалалт тавиул, өвчтөй бол өвчнөө битгий тараагаад яваад бай. Эмчлүүл. Миний хувьд албан ёсны газраас авах бичиг баримтын шаардлага сайн хангаагүй байсан юм. Гэхдээ тэр ээжэд 50,000 төгрөг өгөөд л хүүхдийг нь авах гээгүй шүү. Банк нэгтгэхээр 2 хүүхдэд нь хадгаламж нээж өгөхөөр ахиухан мөнгө өгье гэж бодож байсан юм. Хэрв та хүүхэд өргөж авахар бол эмнэлэг асархаас л авсан дээр юм байна гэдгийг чин сэтгэлээсээ хэлмээр байна. Үүн дээр алдсан нь миний буруу. Загтал унсаж өгсөн чамд баярлалаа. Чанга твэрийг нэ. За зөрүүлээд чанга твэрье. Удахгүй сайхан өр хөхөд. За яах баха гэж найдаж байна. Яхаа аргагүй хүндэг чухал сэдвүүдийн нэг байна. Бэлгийн замын хаалтуурт өвчин тэр дундаа тэмбүү маш илбэгшсэн энэ үед сонсоод нэгийг бодож хоёрыг тунгаах үзье. За тэгээ та бүхэн минь захлаа бичээд явуулаарай. Комент хэсэгт байгаа линкэн дээр дараад л бичгээд болно. Дараагийнхаа дугаарыг нэг 2-3 хоногийн дараа ойрхон оруулъя гэж бодож байна. Ингээд өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Bye.